Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн той хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. За өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улс тусан онцлог үйл явдлуудаас та бүхэндээ томилон танилцуулахад бэлэн боллоо. Тэгэхээр бидний хүргэх сэдэв бол эхний сэдэв бол мэдээж одоо сүүлийн нэлээд хэдэн 7 хоног үргэлжлэн одоо та бүхэндээ дэлхийн той хөтөлбөрөөр хүргэсээр байгаа Орос Украины энхийн гэрээний асуудал. За энэ дунд Америк нэгдсэн улсын зуучилж байгаа одоо энэ үйл явдлуудыг бол тасралтгүй хүргэсээр байгаа. За энэ 7 хоногт ямар үйл явдлууд болсныг одоо хүргэе. Өнгөрсөн 7 хоногийн одоо сүүлээр буюу пүрэв гарагт. За манай цагаар баасан гарагт гэж одоо хэлж болно. Москвад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн одоо ойрох донодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Виткоф энэхүү Америк нэгдсэн улсын зүгээс Оросын холбооны улсад тавьсан одоо 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг дахин одоо хэлэлцэхээр Владимир Путинтэй Кремльд ийм хаалттай нууц уулзалт яриа хэлцээг бол явуулсныхаа дараагаар нутаг бутсан байгаа. За энэ үйл явдлаас хоошоогоо одоо өнөөдөр энэ баасан гараг хүртэлх үйл явдлыг та бүхэндээ танилцуулах гэж байна. За түүнээс хойш юу болсон бэ гэхлээр Путин Виткоф нарын одоо хаалттай хурлын тухай үйл явдлын мэдээллүүд бол одоо нэг их цацагдахгүй байсаар байгаад бол энэ 7 хоногийг эхлүүлсэн. За харин энэ 7 хоногийн одоо ихээр Дональд Трамп Украины асуудлаар мягмар гарагт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хэлэлцээ хийн гэдгээ бол одоо мэдэгдсэн байна. За тэрээр ерөнхийлөгчийн онгоцонд одоо Вашингтон орох замдаа сэтгүүлчдэд одоо мэдээлэл ихтэй энэ талаараа бол хэлсэн. Дональд Трамп хэлэхдээ мягмар гарагт томоохон мэдээлэл одоо хийж магадгүй. За одоо үүнийг бүгдээр хүлээх хүлдлээ. За миний би мягмар гарагт ерөнхийлөгч Путинтэй бол ярилцах болно гэдгийг бол тэрээр хэлсэн байна. За тэрээр мөн өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр маш олон ажил хийгдсэн. За бид энэ дайныг бол үнэхээр төгсгөж чадах хэсгээ харахыг хүсэж байна. Магадгүй бид чадах байх. Эсвэл үгүй ч байж магадгүй. Гэхдээ миний бодлоор бидэнд дайныг дуусгах боломж байгаа гэсэн одоо энэ зүйлийг ярьсан байна. За түүнээс сэтгүүлчдэр одоо талууд ер нь ямар буулт хийж байгаа гэсэн одоо асуултанд Дональд Трамп хариулахдаа за бид газар нутгийн асуудлуудыг ярилцж байна. Мөн цахилгаан станцуудын асуудлыг бол ярилцах болно. За дайнаас өмнөх үеийн маш олон газар нутгуудад бол одоо дайны дараагаар бол олон өөрчлөлтүүд ороод байгаа. За дээрэс нь бид ихэнх асуудлаа Украин болон Оросын холбооны улсын талтай бол хэдийнэ хэлэлцчихэд байгаа. За тодорхой хөрөнгө хуваах асуудлын талаар одоо ярилцаж хэлэлцсээр байна гэсэн одоо ийм зүйлийг бол тэрээр ярьсан юм аа. За тэгээд одоо тэрээр яг ингэж мэдэгдсэнчлэн энэ 7 хоногийн мягмар гарагт тэрээр одоо Путинтэй утсаар холбогдсон ярилцсан байгаа. За энэ талаарх мэдээлэл бол хав гарагаас эхлээд одоо цацагдаж эхэлсэн. За хоёр улсын төрийн тэргүүнээр бол гал зогсоох асуудлаар санал солилцож Орос болон Украины эрчим хүчний дэд бүтцүүд, барилга байгууламжид цохилт үзүүлэх явдлыг зогсоох тал дээр тохиролцоо төрснийг бол цагаан ордны мэдээлэлд бол онцолсон. За цагаан ордоос гаргасан мэдээлэлд бол инхийг тогтоох үйл явц эрчим хүчний дэд бүтцүүдийг онилж цохилт үзүүлэхгүй байх тохиролцооноос бол инхүү эхэлж байна. За үргэлжлээд Вашингтон, Москвагийн хооронд хар тэнгист буюу далай тэнгист гал зогсоох. За цаашлаад бүрэн одоо гал зогсоох. За ингээд инхийн гэрээ байгуулах гэсэн ийм үе шаттайгаар бол яриа хэлэлцээг бол шууд явуулж эхлэх болно гэсэн ийм нэлээд эерэг мэдээллийг бол хийсэн. За цагаан ордны мэдээлэлээс харахад Дональд Трампын дипломат баг төлөөлөгчдийн одоо Украины талтай тохиролцож чадсан 30 хоногийн хугацаанд иж бүрэн гал зогсоох саналыг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээж аваагүй гэдэг нь бол харагдсан байгаа. Эсвэргээрээ тэрээр зөвхөн эрчим хүчний дэд бүтцүүдэд л цохилт үзүүлэхгүй байх. За мөн хоёр талын хоорондох цаашдын яриа хэлэлцээг ойрох дорнодын бүс нутагт одоо цаашид үргэлжлүүлэн явуулах энэ саналыг бол хүлээн зөвшөөрсөн байгаа юм аа. За Трамп өөрийнхөө нийгмийн сүлжээнд мөн одоо Путинтэй ярилцсан талаараа бичсэн байгаа. Тэрээр маш сайн үр бүтээмжтэй яриа хийсэн гээд за бид бүхий л эрчим хүч болон дэд бүтцүүдэд шууд гал зогсоохоор тохиролцож за үргэлжлээд бүрэн гал зогсоож эцэст нь Орос Украины хоорондох энэхүү аимшигтай дайныг зогсоох ажлыг гүйцэтгэх ойлголцолд бол хүрсэн гэсэн одоо мөн энхийн гэрээний олон зүйл залтын талаар бол ярьсан ингэж мэдэгдсэн байна. За олон улсын хэвлэлүүдээр одоо мөн тэдний ярианы талаарх мэдээллүүд гарсан. За дээрэс нь Путин Трамп нарын одоо энэ 2 цаг гаруй үргэлжилсэн утасны ярианы талаар Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн албанаас бол
давхар мэдээлэл гаргасан ба. Тус мэдээлэлд Путин Трампын тавьсан 30 өдрийн хугацаанд Орос Украины талууд эрчим хүчний холбогдолтой байгууламжуудыг онилж цохилт үзүүлэхгүй байх саналыг бол эргээр хүлээн авч за ингээд дэмжихээр болсон. За улмаар Оросын зэвсэг түвшинд үүнтэй холбоотой үүрэг даалгаврыг өгсөн болохыг бол онцолсон байна. За Кремлийн зүгээс мөн Орос Украины зөрчилдөөнийг зохицуулах зорилгоор Орос Америкийн экспертүүдийн багийг байгуулахаар тохиролцсон болохыг мэдээлсэн. Орос Албаны улсын ерөнхийлөгчийн албанаас гаргасан мэдээлэлд Орос Украины зөрчилдөөнийг гайруулахаас сэргийлэх хамгийн гол чухал урьдчилсан нөхцөл бол Киевт гадаадын тагнуулын мэдээлэл өгч дамжуулах болон гадаадын цэргийн тусламж үзүүлэхийг бүрэн зогсоох явдал гэдгийг тодтогч за энэхүү хямрал үүсэх болсон үндсэн анхдагч шалтгаанууд болон Оросын албаны улсын аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах хууль ёсны эрхийг заавал хүндэтгэн авч үзэх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн. За түүнчлэн Оросын албаны улс 30 хоногийн хугацаанд бүрэн гал зогсоох саналыг хүлээж авахгүй байгаа цорын ганц шалтгаан бол дээрх хугацаанд Украин улс цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлэн бэхжүүлэх боломжтой байгаа учраас гэдгийг бол онцолсон. За гэхдээ цагаан ордноос болон Кремлээс гаргасан энэ хоёр мэдээлэлд бол зарим зөрүү ажиглагдсныг олон улсын эвлэлүүд мөн онцлон мэдээлсэн. За Оросын албаны улсын хувьд 30 хоногийн хугацаанд эрчим хүчний холбогдолтой байгууламжуудад цохилт үзүүлэхэд зогсооно гэж мэдэгдсэн бол Америк нэгдсэн улсын талаас эрчим хүчний дэд бүтцүүд барилга байгууламжуудад цохилт үзүүлэхгүй гэсэн боловч ямарваа нэгэн цаг хугацааны талаар бол огт дуртаагүй. Өөрөөр хэлбэл Оросын талаас 30 хоног гэсэн бол Америкийн талаас ерөөсөө эрчим хүчний энэ дэд бүтцүүдэд огт цохилт үзүүлэхгүй гэсэн энэ зүйлийг бол мэдэгдсэн байна. За энэ талаар Украины ерөнхийлөгч Зеленский энэ эрчим хүчний дэд бүтцийг хамарсан гал зогсоо санаачлагыг бол нааштайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн ч за юун түрүүнд дээрх саналын талаар илүү дэлгэрэнгүй нарийн ширийн мэдээллүүдийг авахыг бол хүсэж байгаагаа мөн хүсэж байгаа байр суурь илэрхийлсэн байгаа. За Путин Трамп нарын утасны яриа бол 2 цаг гаруй үргэлжилсэн байгаа. За энэ хугацаанд тэд энэ гал зогсоох гэрээ тохиролцооны талаар ярилцахаас гадна ойрхон орнуудын их тайван, олон улсын аюулгүй байдал гэх мэт ийм томоохон сэдвээс эхлээд за мөсний хоккей спортын гэх мэт их олон зүйлийг бол ярилцсан гэж байгаа. За тэдний харилцан яриа нийтдээ 500 гаруй үгнээс бүрдсэн буюу барууны хэвлэлүүд тэдний энэ 2 цаг үргэлжилсэн утасны яриаг бол нэлээд ийм чалчсан ийм яриа болсон гэсэн маягтай мэдээллүүдийг бол гаргасан. За үндсэндээ энэ Трамп Путин нарын утасны яриаг ярианд бол дэлхийн нийтээрээ чих тавин анхаарлаа хандуулан хүлээж байсан. За эндээс нэлээд их зүйл шийдэгдэх болов гэж харж байсан. Гэвч энэ хүлээлт бол хүрээгүй нь илт байгаа юм. За дээрэс нь Америк нэгдсэн улсын талаас 30 хоногийн гал зогсоох саналаа Украинаар зөвшөөрүүлчихэд Оросын талд энэ саналаа тавьсныхаа дараагаар бүх зүйл Оросын албаны улсын гарт байна гэж хэлж байсан. За харин Путин үүнийг нь эвтэйхэн энэхүү буцаагаад аргалсан гэмээр ийм зүйл болоод байна. За энэ нь бол Америк нэгдсэн улсын дипломат үйл ажиллагаа бол хангалтгүй явагдаж байгааг харууллаа гэж шүүмжлэх ажиглагч нар мөн олон байсан юм аа. За сүүлийн 3 жилийн хугацаанд олон улсаас тусгаарлагдаад байсан Оросын албаны улсын байр суурь бол улам дээшилсээр байна. За энэ нь бол шууд Америк нэгдсэн улстай яриа хэлэлцээ явуулж за тэрч бүхэл Америкийн талаас тавьж байгаа энэ саналууд дээр мөн олон нөхцөл шаардлагыг бас тавьж за бүрэн бүтэн зөвшөөрөхгүй ийм хэсэгчилсэн байдлаар зөвшөөрүүд байгаа зэргээс нь харахад бол Оросын байр суурь бол нэлээд ийм дэвшилчгээд байна. За дээрэс нь Оросын албаны улс инхийг их тайвныг тогтоохыг хүсэж байгаа гэж мэдгцээр байгаа ч Украинд үзүүлэх цохилтоо бол зогсолтгүй улам нэмэгдүүлсээр байгаа. Яг яриа хэлцээ нэг талд явагдаж байгаа бол дайны талбарт бол хоёр тал хоёлаа дайцсаар хэвээрээ байгаа. За тэгвэл энэ сарын 23-ны өдөр Орос Америкийн талууд энэ гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийнэ гэдгийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойрхон орнуудын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Витков мягмар гарагийн үдэш бол мэдгдсэн байгаа. За түүний хэлснээр бол Орос Америкийн төлөөлөгчид Сауди Арабын Жидда хотноо 23-ны өдөр хэлэлцээ хийнэ гэж бол мэдгдсэн. Ням гараг байгаа энэ 7 хоногийн. За өнгөрсөн 7 хоногт бол Америк Украины төлөөлөгчид Сауди Арабын Жидда хотноо анх уулзаж уулзалтын дараагаар гаргасан хамтарсан мэдээлэлд Украины тал 30 хоног түр гал зогсоох тухай Америк нэгдсэн улсын саналыг хүлээн авснаа илэрхийлсэн. Харин энэ 7 хоногт Трамп Путин нар энэ хугацаар ярилцаж улмаар Оросын албаны улс 30 хоногийн хугацаанд эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөө зогсоохоор тохиролцоод байгаа юм аа.
За энэ 7 хоногийн ням гарагт явагдах одоо Америк Оросын уулзалтанд бол Америкийн нэгдсэн улсын төрийн дарамтчийн дарга Марко Рубио, үндэсний аюулгүй байдал ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах зөвлөх Майк Волц нар бол оролцох болно гэдгийг Стив Виткоф мэдгдсэн. За үргэлжлээд Трамп Зеленскийтэй уцаар ирсэн байна. За 5 гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленскийтэй бол уцаар холбоотой ярилцсан байгаа. За Зеленскийн талаар өөрийнхөө бас одоо байр суурийг илэрхийлсэн. Тэрээр одоо маш эерэг бодтой юм илэн талангуй үр дүнтэй одоо яриа хэлэлцээ хийснээ бол тэрээр өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа бол одоо нийтэлж мэдээлсэн. За тэрээр Дональд Трампыг Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй уцаар хийсэн яриа хэлэлцээний гол асуудлуудаа түүнтэй хуваалцаж, за Украин Америкийн талууд дайныг зогсоож их тайван төрхийн тулд одоо үргэлжлүүлэн хамтран ажиллах хэрэгтэй гэдэг дээр бол санал нэгдэж, за Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын манлайлал удирдлагадор энэ 2025 онд одоо багтаан их тайванд хүрч чадна гэдэгт Украин улс итгэлтэй байгаа гэдгийг бол Зеленский тэмдэглэсэн юм а. За Зеленский Трамп нарын яриа бол 1 цагийн хугацаанд үргэлжилсэн. За энэ үеэр Зеленский эрчим хүч болон төмөр зам, бомб гэх зэрэг иргэний дэд бүтцүүдэд хэсэгчилсэн байдлаар гал зогсоох санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ мөн Москвагийн зүгээс гал зогсоох тохиролцоог зөрчсөн тохиолдолд Украины тал хариу арга хэмжээ авах болно гэдгийг бол давхар анхааруулсан юм а. За Трамп Зеленскийн нарыг мөн одоо Украины Запорожьегийн энэ атомын цөмийн цахилгаан станцыг Америкийн нэгдсэн улс эзэмших асуудлын талаар ярилцсан болохыг бол олон улсын иргэд онцолсон байгаа. За энэ талаар Зеленский хэлэхдээ бид Оросын эзэлж авсан бүсэд орших ердөө ганцхан цахилгаан станцын эзэмшлийн талаар бол ярилцсан гэдгийг мэдгдсэн байна. За харин их сурвалжуудын мэдээлснээр ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд гал зогсоох тохиролцооны аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүднээс тус улсын цөмийн цахилгаан станцуудыг эзэмшиж үйл ажиллагааг нь Америкийн нэгдсэн улс хариуцах ийм саналыг энэ утсаар ярих үедээ Зеленский тавьсан гэж байгаа юм. За дээрэс нь хэсэгчлэн гал зогсоох хэлцээрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэхтэй одоо холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхийг хоёр талын ажлын багт тэд даалгасан байна. За ингээд Украин, Америкийн нэгдсэн улсын энэ ажлын хэсгийнхэн ойрын өдрүүдэд Сауди Арабид уулзахаар тохиролцсон. За мөн эх 7 хоногийн ихээр одоо хоёр талын одоо яриа хэлцээг одоо өргөжлүүлэн явуулна гэдэг бол мэдгдсэн байна. За мөн дээрэс нь Орос Украин улсуудын хооронд энэ 7 хоногийн 5 гарагт хоригдол солилцоо бол явагдсан. За хоёр талаас энэ тэнцүү 175 олсны цэргийг солилцсон бол Оросын талаас одоо мөн нэмээд маш хүнд шарахтай 22 одоо цэргийг нэмж сулалсан болохыг бол Зеленский онцолсон байна. За Москвагийн зүгээс бол энэ удаагийн солилцоог Трамп Путиний утасны ярианы дараагаар одоо сайн санааны үүднээс төлөвлөн зохион байгуулсан гэдгээ одоо онцлсан юм аа. За харин эх 7 хоногийн даваа гарагт Америкийн нэгдсэн улсын одоо дипломат баг төлөөлөгчид Орос болон Украины одоо төлөөлөгчөдтэй хэлэлцээ хийн гэсэн мэдээлэл энэ 7 хоногийн сүүлээр бол гараад байна. За энэхүү хэлэлцээ даваа гарагт Сауди Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдахаар болсныг бол их сурвалжууд мэдээлээд байна. За талууд энэ 7 хоногт одоо энэхүү Америкийн нэгдсэн улсын талаас тавьсан эрчим хүчний дэд бүтцүүдэд хэсэгчилсэн гал зогсоох саналыг зөвшөөрөн хүлээн авсны дараагаар энэхүү эх 7 хоногийн ихээр ахин хэлэлцээ явуулахаар болж байна. За Кремлийн зүгээс пүрэв гарагт хийсэн мэдээлэлд Америк Оросын дипломат төлөөлөгчдийн одоо ажлын төвчний яриа хэлэлцээ Сауди Араби Эр-Рияд хотноо явуулахаар болсныг мэдээлсэн. За Оросын албаны улсын төлөөлөгчдийн багийг тус улсын парламентын дээд дахин буюу холбооны зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Григори Карасин, Оросын албаны улсын холбооны аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа нар одоо тэргүүлэн оролцохоор болсон гэдгийг бол мэдгдсэн байна. За Скандинавын орнуудаар айлчилж байгаа Украины ерөнхийлөгч Зеленский мөн Норвегийн нийслэл Осло хотноо хийсэн хэвлэлийн бах хурлын үеэрээ мөн эх 7 хоногийн ихээр Сауди Араб улсад одоо явагдах Америкийн нэгдсэн улс Украины ажлын хэсгийн яриа хэлэлцээний талаар мөн одоо мэдээлсэн байгаа. За тэрээр Украины дипломат төлөөлөгчид даваа гарагийн уулзалтаар Америкийн нэгдсэн улсын талаар Оросын довтлогоноос хамгаалахыг хүсэж байгаа Украины дэд бүтцийн байгууламжуудын жагсаалтыг хүлээлгэн өгөх болно гэсэн ийм мэдээллийг өгсөн юм а. За тэгэхээр эх 7 хоногийн даваа гарагт бол одоо Сауди Арабид Америкийн төлөөлөгчид Орос болон Украины төлөөлөгчдөө тус тусдаа ажлын хэсгийн яриа хэлцээг явуулахаар болоод байна. За энэ 7 хоногийн таймер мөн одоо газын зурвалсын бүсийн бас нөхцөл байдал хүндэрч эхэлж байгаа талаарх мэдээллийг бид онцлог өргөх гэж байна.
За 1-р сарын 19-нд эхэлж 6-7 хоногийн хугацаанд үргэлжлэн явагдаж 3 сарын 1-нд өндөрлсөн Израиль Хамасын хоорондох гал зогсоох одоо энэ тохиролцоог цааш нь өргөжлүүлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан одоо энэ үед буюу энэ 7 хоногийн мягмар гарагт Израилийн зүгээс Газын зурвасын одоо олон хүн шигүүс суурьсан энэ Рафах, Хан Юнис зэрэг энэ томоохон хотуудад агаарын цохилтыг үзүүллээ. За Израилийн талаас үзүүлсэн энэ агаарын цохилтын улмаас за өнөөдрийн энэ баасан гаригийн одоо байдлаар 591 хүн буюу одоо 600 орчим хүн амь өргөдөд байгаа гэдгийг Газын зурвасын эрүүл мэндийн яамны зүгээс бол одоо онцлон мэдэгдээд байна. За мөн одоо Газын зурвасын дотоод хэргийн дэд сайд Хамас бүлэглэлийн аюулгүй байдлын өдөрт халбан тушаалтан Махмуд Абу Вафах одоо мягмар гарагийн тэрхүү Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан талаар бол их сурвалжууд мэдэгдсэн юм. За ариун Рамадан сар эхэлсэн одоо учраас Газын зурвасын олон муслим шүтлэгтнүүд нар мандахын өмнөх зоогоо барьж байх үеэр агаарын цохилт болж дэлбэрэлтүүд одоо явагдаж за Израилийн 20 гаруй байлдааны сүнөгч онгоц Газын зурвасын дээгүүр нисч өнгөрсөн талаар бол одоо их сурвалжууд мэдээлсэн байгаа. За Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагийн үүрээр Газын зурваст үзүүлсэн агаарын цохилтыг энэ бол дөнгөж эхлэл хэмээн мэдэгдсэн байгаа. Тэрээр тухайн өдрийн өдөш хийсэн мэдээлэлдээ Израиль улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг тулаанаа одоо бүрэн хүчээр ахин эхлүүлж байгааг зарлаж тус бүлэглэлд хандан яриа хэлэлцээг зөвхөн дайны байдалд өргөжлүүлэн явуулах болно гэсэн юм одоо бас хурц мэдээллийг бол тэрээр хийсэн байгаа. За мөн тэрээр Израилийн тал Газын зурваст хоригдож байгаа барьцааны хүмүүсийг суллах асуудлаар Хамастай яриа хэлцээ явуулахыг оролдсон боловч тухай бүрт Хамасын зүгээс татгалцсан хариу өгсөн юм буруутгаж Израиль улс энэ дайны бүх зорилгууд болох барьцааны бүх хүмүүсээ чөлөөлөн авч Хамас бүлэглэлийг ахиж Израильд аюул занал хийлд үзүүлэхгүй болгохын тулд дайн тулаанаа өргөжлүүлсээр байх болно гэдгийг хатуухан мэдэгдээд байгаа юм аа. За Хамас бүлэглэлийн барьцаанд бол Израилийн 59 иргэн үлдснээс 24 амьд байгаа гэж Израилийн тал бол одоо үзэж байгаа. За энэ Израилийн агаарын одоо довтлохооны дараагаар бол 200 амь өргөлөө гэж мэдээ. Дараа өдөр нэмэгдээ 400 даваад байгаа гэсэн бол ийхүү баасан гарагийн байдлаар 600 орчим хүн бол агаарын довтлохын дуртай амь өргөдөд байна. За ингээд үүний дараагаар бол үүний хариу болгож Хамас бүлэглэлийн зүгээс Израилийн Тель Авив хотод бол 3 буужин харвсан талаараа бол мэдээлсэн. За Израилийн агаарын довтлохоноос хамгаалах систем Хамасын 1 буужин агаар дамд устгасан бол үлдсэн 2 буужин нь хүн оршин суудаггүй бүсэд унсан гэж Израилийн талаас бол мэдэгдээд байна. За энэ 1-р сарын 19-ны өдөр эхэлж 6-7 хоногийн хугацаанд үргэлжилсэн гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэх хэсэг нь тодорхойгүй байдалд ороод байсан одоо талууд дайн байлдааны үйл ажиллагааг бол одоо энэ 7 хоногт ийхүү ахин ерөнхийдөө эхлүүлээд байна. За нөхцөл байдал одоо цаашдаа яах нь одоогийн байдлаар бол тодорхойгүй байна. За пүрэв гарагт бол Израилийн зэвсэг түвшний зүгээс Палестины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагаа за хуурай газрын байлдааны ажиллагаагаа мөн эхлүүлж байгаагаа бол зарлан мэдэгдсэн. За Египттэй хилэлдэг Рафах хот болон мөн Газын зурвасын төв баруун нутгуудад бол хуурай газрын байлдааны ажиллагааг эхлүүлж террорист бүлэглэлийн дэд бүтцүүдийг ажиллагаагүй болгож байгаа гэдэг бол онцлсан юм аа. За Израиль Хамасын хооронд одоо зуучлагчаар ажиллаж байгаа хөрш зэрэгэлдэх Египт, Катар улсууд бол одоо энэ зуучлалын ажлаа үргэлжлүүлсээр байгаа. За энэ 7 хоногийн пүрэв гарагт Катарын ерөнхий сайд Аль Таны, Египтийн гадаад хэргийн сайд Бадр Абдуллати нар утсаар холбогдсон ярилцаж Газын зурваст 3 үе шаттай гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэх тал дээр хамтын одоо идэвх чармаалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдэг дээр санал нэгдээд байна. За та бүхэнд сүүлийн мэдээлэл онцлох одоо үйл явдлыг хүргэе. Энэ бол энэ 7 хоногт олон улсын Олимпийн хорооны шинэ ерөнхийлөгч сонгогдсон үйл явдал байгаа. За юугаараа онцлог вэ гэхээр тус одоо байгууллагын түүхэндх анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдоод байгаа юм аа. За пүрэв гарагт олон улсын Олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж дүнгээ гаргасан байгаа. За Грек улсын Олимпийн хотод явагдсан санал хураалтын дүнгээр Зимбабве улсын Олимпийн хошин аварга усан цэлэлтийн тамирчин Кирсти Ковентри ялалт байгуулж олон улсын Олимпийн хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр тэрээр сонгогдсон. Нийтдээ 7 нэр дэвшигч өрсөлдсөний 6 нэрхтээ нэг нэмэгтэй байсан. Ингээ эмэгтэй одоо энэхүү нэр дэвшигч маань энэхүү ялалт байгуулсан байгаа. Тэрээр энэхүү албан тушаалыг ашиглаж болсон анхны эмэгтэй болон анхны Африкийн бүс нутгаас гаралтай хүнээр тодорсон түүхэн үйл явдал болсон байгаа. Түүнчлэн 130 жилийн түүхтэй олон улсын Олимпийн хорооны түүхэндх хамгийн залуу тэргүүнээр тодроод байна. Тус байгууллагыг сүүлийн 12 жилийн турш
удирдсан Томас Бахын халаагийн эхүүд Кирсти Ковентри авахар болж байна. За үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас танилцууллаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа.